За сайн байцгаана уу? Тэгэхээр би та бүхэнд одоо энэ одон орон зурхаанд ерөнхий гэдэг нэгэн үг байдаг. Энэ талаар маш товч ойлголт өгөх гэсэн. Тэгэхээр хэрв та бүхэн өөрийн сэтгүүлээс ч юм уу сонин одоо телевизээс ч юм уу өөрийнхөө одон орон зурхааг харахтаа ерөнхий гэдэг үг нь бол одоо энэ манай энэ гариг дээр нийт ойролцоогоор 7 тэрбум хүмүүс амьдардаг. Тэгэхээр тэр 7 тэрбум хүмүүсийг хуваадаг нь 12 орд гэх тийм үү? 7 тэрбумыг 12-т хуваахлаар ойролцоогоор 583 сая болж байгаа юм. Тэгэхээр нэг ордон дээр ойролцоогоор 583 сая хүмүүс ногддог байх нь байна. Тэгэхээр нэг үгээр бол та бүхэн одоо өөрийнхөө одоо тий одон орон зурхааг уншиж зарим зүйлээр тохиолдол өөртөө тийм үү тантай одоо болж байгаа зүйл чинь ерөөс таардаг уу? Тэр нь болохоор та бүхэн одоо ойлголоо танаас гадна маш их хэмжээний хүмүүс цаана байдаг байх нь байна. Тэгээ энэ бүгдийг яагаад би ярьж байгааг бол энэ боловсрал телевизээс бас нэг тийм хамтарч ажиллах санал тавилаа. Санал тавьсан баярлалаа. Тэгэхээр яг тийм өглөө нэвтрүүлэг одоо хийгдэх юм байна. Тэр болгоноор бас нэг тийм одон орон зурхаан талаар ингээд өдөр болгон тайлбарлаад явах тийм санал ирж байгаа шиг байна. Тэгэхээр үүнд би нэгэн одоо хариу өгөхөд бол та бүгдийн төрсөн он сар цаг хугацаа минут секундыг мэдчихэж тэр одон орон зурхаа чинь маш одоо оновчтой болж ирнэ. Тэгэхээр нэг ёсоор бол хүн болгонд одоо манай Монгол улсад 3 сая хүн байлаа гэж бодоход хүн болгонд одон орон зурхааг нь гаргаж өгөх хэрэгтэй болно. Тэрнээс биш 12 ордлог бөөнчгөр чинь тэр чинь нөгөө онох хувь нь багасаа явчихна гэсэн үг. Ялангуяа одоо өдөр болгоных нь одоо зурхаагийн тийм гаргана гэхлээр бол энэ бүр ямар ч утгагүй болж эхэлнэ. Тэгэхээр би одоо өөрөө 7 хоногийнхоо тэр хийж байгаа зүйлдээс нэг сэтгэл ханамжгүй байгаа шүү дээ. Яг бол тийм ойлгох нэг зураглал гарч өгөхгүй байгаа болов та бүгдэд. Тэгэхээр сараар болж өгвөл ч юм уу тий болж өгвөл жилээр сараар нь хүн болгонд гаргаж өгвөл их зүгээр. Тэрнээс биш өдөр болгон за ингээд одоо юу гэдэг за хоньны ордных нь өнөөдөр тэгнэ одоо үхрийн ордных нь тэгнэ гэж яриа бол эн чинь ерөөсөө одоо би бол тийм зүйлийг бол үздэггүй. Зүгээр болж өгвөл нэг өөрийнхөө нэг сараар өөрийнхөө одоо гайхсан нүүдэл би нэг сараар харах ч юм уу жилээр харахдаг бол яг ингээд 7 хоног тийм үү ялангуяа өдөр бол энэ ямар ч утгагүй зүйл байна. Тийм болохоор би та бүхэнд энэ ерөнхий гэдэг ойлголтыг өглөө. Тийм үү одоо энэ ямар утгатай байдгийг мөн цаашлаад одоо энэ сонин сэтгүүл байд юм уу телевиз радио өөр одоо юу гэдэг сайт ч байд юм уу энэ одон орны зурхаан өөрийнхөө одоо ерөнхий ойлголтыг ингээд харж яхад та бүхэн хараач хэрэггүй байх. Яг тэр хүн чинь нэгт бол зүгээр нэг тийм орчуулагч хүн байх тий одоо аль нэгэн сайтнаас өөрхийгөө одоо нэг сайтнаас ч юм уу ингээ олоод орчуулад ингээ тавьчихсан мэрэгжлийн хүмүүс биш болохоор та бүгдэд бас одоо онж байгаа зүйл нь бага бодвол тийм байна. Энэ талаар бас нэг товч тийм та бүхэнд ойлголт өгч гэж бодсон. Анхаарал хандуулсанд баярлалаа.